Улсын хурлын чуулган 9-р сарын 15-наас эхэлдэг байх цаглбарын өөрчлөлт яригдж байна. Монголын намаас 52, хүн намаас 28, ардчилсан намаас 26 хяналтын менежер томилогджээ. Замбал шатрын засгийн газар дэд сайдын албан тушаалыг сэргээж магадгүй байна. Манай улсад 6000 гаруй стандарт байдгаас бизнес үйлдвэрлэх худалдаа үйлчилгээний хамаарал бүхий 3000 орчим стандарт байна. Баярын төмөр өмнөх оны мөн үеэс 44%-аар өсжээ. Оройн зэрэг үзэгчдээ цаг 7:10 болсон байна. Оройн мэдээг эхлүүлье. Засгийн газар улсын төсвийг боловсруулахдаа орлогоо өөдрөгөөр төсөөлж зарлагаа тэр хэмжээгээр тэлдэг. За үүгээрч зогсохгүй инфляцийг багаар тооцож эдийн засгийн өсөлтийг өндрөөр таамагладаг. Гэтэл бодит байдал болон засгийн газрын хийсэн тооцоолол хоёр хоорондоо хол зөрдгөө. За үүнийх нь хор уршиг нь өнөөдөр төсвийн тодтголоор илэрч байгаа юм. За иймд цааш төсвийн бодлого төлөвлөлтөнд бүхэлд нь шинжилэл хийх шаардлагатай гэж хууль тогтоогчид үзэж байна. Ялангуяа парламент дээрх төсвийн хилцүүлэг хийх хугацааг ахиу байлгах үүднээс намрын чуулганыг 9-р сарын 15-наас нэг саналж яригдаж эхэллээ. Улсын төсвийг 9-р сарын 1-нд өргөн барих хуультай. Харин намрын чуулган 10-р сарын 1-ээс хурлаж эхэлдэг. Нэг ясандаа төсөв өргөн барьснаас хойш сарын дараа улсын хурал хилэлцэж эхэлдэг. За энэ нэг сарын хугацааг ашиглаж төсвийн хилэлцүүлгийг өргөн хүрээнд зохион байгуулж олон нийтийн саналыг авдаг байх үүднээс намрын чуулганы их хугацааг урагшлуулах нь зүйтэй гэж зарим гишүүд үзэж байна. За энэ хүрээндээ улсын хурал болон улсын хурлын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах санал дүгнэлт улсын хурлын даргын захирамжаар байгуулагдсан холбогдох ажлын хэсгээс гарчээ. За гэтэл үүнийг зарим гишүүд эсэргүүцэж байна. Их хурлыг бас энэ 9 сарын 15-нд хурдуулахтай холбоотой асуудал бас оруулж ирж байна. Одоогийн байгаа хуулиараа 10 сарын 1-ээс явахаар байгаа. Их хурлын гишүүдийн ингээд эхлэх хугацаа нь хуралдах хугацаа нь ингээд эхлэхээр зэрэг тойрогдоор яг сонгогчтойгоо уулзах ажил чинь бас ингээд тасалтай байна л да. Одоо ингээд явъя гэж бодож идэл ингээд төсвийн тодтгол энэ тэр ингээд цаг үеийн юмнууд орж ирэхээр ингээд бас явж чадахгүй ингээд төсвийн энэ удаагийн хаврын чуулган нь одоо 6 сарын 26-нд дуусах хэрэгтэй байтал одоо ингээд дахиад наадам хүртэл үргэлжилж хуралдахаар бид нэр болж байна. 9 сарын 1-нд улсын хуралд төсөө өргөн барьчлаа. Одоо ингээд 10 сарын 1 хүртэл хэрвээ улсын хурал хилцэгчгүй, олон нийтийн хилцүүлэг хийгчгүй, ямар ч хэрэг одоо ажиллагаа явуулахгүй бол 9 сарын 1-нд өргөн барьсны ямар ч хэрэг гарахгүй байна. За үнийг хэлэхэд 9 сарын 1-нд өргөн барахын тулд бол 7-8 сард бараг төрийн албаагчд ажиллаж энийг өргөн барьж байгаа. 8 сарын 15 гэхэд засгийн газар дээр төсвөө бараг бооцсон байж өргөн барьж байгаа. Би их хурлын чуулганыг 9 сарын 15-нд эхлүүлэе гэдэгтээ бол нэг санал нийлэхгүй байгаа. Харин зүгээр дэгийн гэдэг юм уу их хурлын хуулинд зохицуулалт хийх замаар тэр сарын хугацаанд их хурл байнгын хороод гишүүд ямархуу байдлаар асуудал дээр ажиллахын гэдэг юм аль тодтогоор өгчих өөр юм байхгүй. Нөгөөдөөгөр төсвийн бодлогыг эргэн харж үндсээр нөөцлөх шаардлагатай байгааг зарим гишүүд хэлж байлаа. За ялангуяа төсвийн орлогыг бага төлөвлөж төсвийн зарлагыг нэмэгдүүлэхгүй байх нь чухал гэлээ. Төрийн төсвийн бодлогыг бол хажуунаас нь хараад зөвхөн бизнесийн салбарт юу гэж хэлдэг вэ гэхээр компани байгуулж тоглож гин гэж хэлдэг байхгүй. Хэд их өндөр одоо олохгүй байгаа орлогоо биччихээд баахан зардал гаргаад үр бүтээлгүй бол зөвхөн энэ компани байгуулж тоглож байгаа. Айлын ирэх хүүхдүүд юм уу гадаадас сургууль төгсөөд ирсэн нөхөр чэжэд илдээд тэгээд өрн таран хийж байгаа хэлбэр манад бол ерөөсөө төгс баг. Сүүлийн жилүүдэд манай энэ олон салбарыг манай төсөв өөрөө ерөөсөө халамжийн болгосон. 11 онд 12 оны төсвийг 2 дахин нэмсэн баггүй юу? Баярцаг сангийн сайд биш. За хамгийн сүүлд 21 оны төсөв 11 их найд байсныг 22 онд 22 болгоод ингээл 24 онд 33 болгоод явчихсан. 3 жилийн дотор 3 дахин нэмчихэж байгаа байхгүй юу? Энийг л бид нар хязгаарлах хэрэгтэй байхгүй юу? Уг нь төсвийн тогтвортой байдлын хууль гэл ингээл гаргаад яваад байгаа боловч тогтвортой байдлын хууль төсвийн хүрээний мэдээлэлээ өөрчлөөл нэмээ явчихад шүү дээ. Тэгэхээр бид нар энийг л зогсоох хэрэгтэй.
Нэгэн таталсан төсвөө ахин дахин тодтогдог байдлыг халахын тулд бас нэг хийх ёстой өөрчлөлт нь төсвийн төсөлтөө танилцах хилэлцүүлгийн шинэ үе шат нэмж нийт 5 үе шаттайгаар хилэлцдэг байх тухай асуудал юм. За мөн ерөнхийлөгчийн төсөв тавьсан хоргийг улсын хурал хүлээн авсантай холбоотойгоор төсөв хилэлцэн батлах хугацаа, чуулганы хуралдааны дэгийн зохион байгуулалтыг нэмэх шаардлагатай гэлээ. За үндсэндээ ерөнхийлөгчийн хоргийг хүлээн авснаас шалтгаалan төсвийг шинээр хилэлцэх асуудалд хууль зүйн маргаан үүсэхгүй байх, дэгийн үед эргэцэн хүчийг тодорхой болгох зэрэг саналыг ажлын хэсгээс гаргасан байна. За өмнөх засгийн газар байгууллагатай зэрэгцээд дэд сайдын албан тушаал үндсэндээ үгүй болсон ямар ч төсөв, санхүү, томилгооны тодорхой эрх мэдэлгүй энэ албан тушаалд хүн томилж суудал бөглөх шаардлагагүй гэж ерөнхий сайд асан оюун эрдэнэ тайлбарлаж байсан юм а. За харин сүүлийн үед давхар дээлтэй сайдаар ачааллаа дийлхэ байж туслах хүн шаардлагатай байгааг ил цагаан хэлэх боллоо. Улсын хурлын даргын зүгээс ч сайд нар ямар ч чухал ажилтай байлаа гэсэн чуулганы хуралдааныг таслах ёсгүйг сануулсаар байгаа. За ингэснээр дэд сайд нарыг одоо томилох асуудал эргэн сөгөгдөж магадгүй байна. Улсын хурлын чуулган дээр гишүүдийн асуусан асуултад хариулт өгөх сайд олдохоо байсан гэхэд хэлцэхгүй. За дандаа л газрын дарга нар нь юм уу төрийн нарийн бичгийн дарга нь гишүүдийн асуултад хариулж байгаа харагдах боллоо. За энэ сайд нар заавал чуулгандаа оролцох шаардлагыг улсын хурлаас тавьсаар байгаа юм. Зарим нөгөө талд сайд нар яамныхаа ажлын хажуугаар чуулганд оролцож амжихгүй байгаагаа хэлж байгаа юм. За энэ дэд сайд нарыг томилох шаардлагатай гэх байр суурьгч зарим сайд нар илэрхийлээд эхэлсэн. За харин Зандан шатар ерөнхий сайдын зүгээс энэ асуудлыг улсын хуралтай зөвшөлдөж шийднэ гэсэн байр суурьтай байгаа. За тэгвэл улсын хурлын гишүүд ямар байр суурьтай байгааг тодрууллаа. Авилгалын хэрэгээр баригдаж болно. Үхэж болно. Өвдөж болно. Амьдрал баян юу гэж тохиолдно. Тэрэн дээр шууд орлого албан тушаалтан буюу дэд сайд байхгүйгаас улбаатаагаар дараагийн сайдад тухайн яамыг харьяалуулдаг, хавсарган гүйцэтгүүлдэг. Тэнд алдаа гарч эхэлдэг. Тэгэхээр нэг яам бодлогын яам байгаа тохиолдолд тэнцээд болвол бодлогын яам бодлогоо хэрэгжүүлэх, бодлогоо гаргах, бодлогоо парламент руу оруулж батлуулах ёстой. Тэрэн дээр дэд сайд маш чухал үүрэг хөрөөлтөй байдаг. Дэд сайд үнэхээр одоо ийм шаардлагатай байгаа юм үсгийг мэдэхгүй байна. Энэ намын хувьд энэ засгийг огцруулах, шинэ засаг байгуулахад хойно нэмэр оруулсан ардын намын бага хурлын зарим гишүүдийг ажилтаа болох гэдэг бол шинэ томилсон ерөнхий сайдын одоо хүн даалгавар баг. Улсын хурлаар шийдэхээс илүүтэй намын хурлаараа шийдвэрлэж бий болсон засаг штэ. Тийм учраас тэр намынхаа гишүүдийг хоолнд оруулах том даалгаврыг одоо хийж байгаа ажил нь энэ байх л гэж би харж байгаа штэ. За 14 мянган албаа хаагчийг цомгохдох болж таарчин төрийн хэмнэлт хийх юм бол тэнгуүтээ ахиад дэд сайдуудыг гаргаж ирнэ гэдэг төр бол миний хувьд бол зөвшөөрөхгүй байна. Илүү зохион байгуулалтанд оролцох ёстой. Яамны хувьд нь илүү зохион байгуулалт илүү үр дүнтэй болох ёстой. Бүтцийн өөрчлөлтийг илүү үр дүнтэй хийх ёстой. Ялангуяа юм том яамд хууль зүйн дотоод хэрэг, сангийн яам, гадаад яам. Жишээлбэл гадаад яам гэхэд заавал дэд сайд хэрэгтэй. Ягаад тэгэхээр энэ олон улсын элчин сайдууд байгууллагуудтай байнгын харилцаатай ганц хүн сайд төлөөлөд байж болдоггүй. Жишээлбэл одоо Оросын холбооны улсын зүгээр дотоод хэргийн яам гэхэд 7 дэд сайдтай жишээлбэл байдаг байхгүй юу? За өмнө нь дэд сайд нарын цалин 2.5 сая төгрөг байжээ. За 20 хүрэхгүй хүнийг 2 сая гаруй төгрөгөөр цалинжуулснаар төрийн бүтэц дагааж төсвийн зарлагт хэмжихээр нэмэгдэхгүй. За гэхдээ дэд сайд нарыг дагаад 20 туслах 20 жолооч гэд тооцоод үзвэл бага биш зардал төсвөөс гарна. Иймд төрийн хэмнэлт төрийн албаны цомгтгол ярьж байгаа засгийн газар дэд сайдын албан тушаалыг эргэж сэргээхгүй байх нь зүйтэй гэдэг санал ардчилсан намын голдуу гишүүдээс гарч байна. Зарим гишүүдийн зүгээс ачааллалтай ажилдаг томоохон яамд дээр дэд сайд томилж өгөх нь зүйтэй гэдэг хувилбарыг ярьж байгаа юм. За өмнөх засгийн газрын бүрэлдэхүүнд 3 нам хамтарснаас үүдэн төрийн бүтэц данхаахын хэрээр данхайсан. Хүнд зориулж албан тушаалуудыг зохиож түүнийг дагсан нүсрэх том бүтцийг бий болгосон гэж одоо шүүмжлэл тасардаггүй. За үүний хамгийн тод жишээ бол төрийн өмчит компаниуд дээр томилогдсон хяналт бүтээмжийн менежер 3 намын хамтарсан засгийн газар нэгэнд тарсан учраас эдгээр хүмүүсийг ажлаас нь чөлөөлж багч болов хэмнэлт хий гэж Монгол Ардын намаас сонгогдсон зарим улсын хурлын гишүүд байр сууриа илэрхийлцгээсэн. За тэгвэл энэ хүмүүс ажлаа хэр хийж байгаагаас нь шалтгаалж үргэлжлүүлэн ажиллах
тогтоолох хэсгийг нь шийднэ гэж засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Бямбцагт хэллээ. Төрийн өмчит компаниуд дээр томилогдсон хяналт бүтээмжийн менежерүүдийн цалин 5-7 сая төгрөг. Төрийн албан хаагчдаас өндөр цалин авч байгаа энэ албан тушаалд Монгол Ардын нам, ардчилсан нам, хүн намаас нийтдээ 100 гаруй хүн томилогджээ. За үүний тал нь Монгол Ардын намын хүмүүс юм байна. Үе дагуулад хүзүү өгчээр 52 Монгол Ардын намаас одоо хяналтын менежер томилогдсон байт юм а. Жишээ нь Эрдэнэтээр хүн намаас, ардчилсан намаас нэг тавьчаад 2 ардын намаас тавьсан. Жишээ нь автоэрийн үндэсний төвдөр хүн нам, ардчилсан намаас нэг тавьчаад ардын намаас 2-ыг тавих жишээтэй. Ингээд явцсан юм аа. Тэгэхээр ийм байдлаар одоо энэ хяналтын менежер зөвхөн ардчилсан намаас тавигдсан юм шиг нийгэмд буруу ойлголт өгөх нь буруу юм аа гэж би та нарт хэлмээр байна. Нэх олон хяналтын менежер томилдсон юм шиг яриад байдаг. 400 гаруй хяналтын менежер томилсон бас л хэдэн зуун тэрбум зардал гарч байгаа л ингэж ярьдаг. Энэ яриа энэ танхимаас л гарсан. Яг бодит байдал дээр тэр ардчилсан намаас 26 хяналтын менежер, хүн намаас нь 28 бүтээмжийн менежер томилогдсон юм шиг байна лээ. А цаашдаа одоо бас тийм үү сөрөг хүчин бол хяналт байх хэрэгтэй. За ардын намаас 52. Тэ. А цаашдаа бид нар бас тийм үү энэ хяналтын менежерүүд үнэхээр сайн ажиллаж байгаа хүмүүс байдığım бол хяналтаа хийгээд явнаа. А зүгээр одоо орон тооны бөглөөс болоод очиод цалин аваад одоо сул цалин аваад цагаа бүртгүүлээ явдаг байх юм бол ажлаас нь хариуцлага тооцох ёстой. Ийм одоо зарчмыг төрийн өмч компаниудаар барьж шахаж шаардж ажиллана. Ардчилсан намаас томилогдсон хяналтын менежерүүдийг ажлаас нь халбал Зандан шатар ерөнхий сайдын арьсыг нь өвчнө гэж ардчилсан намын дарга Ган Төмөр хэлж байсан. Харин энэ удаа улсын хурлын гишүүн пүрэвд орж төрийн өмчит компаниуд дээр хяналт тавьж бүтээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа ардчилсан намынхны ажлыг нь тайван хийлэг гэж чуулганы танхимаас хэллээ. Төрийн албанд 9% цомгтгол хийж 14,000 гаруй хүнийг ажлаас нь чөлөөлнө гэж байгаа засгийн газар төрийн өмчит компаниуд дээр томилсон улс төрийн албан тушаалтнуудаа чөлөөлөхгүй гэдг нь Бямбцагт сайдын үгнээс илт байлаа. За ардчилсан намынхан жин хүмүүсээ ажилдаа нүлдээх хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр байна. Мэдээ үргэлжилж байна. За манай улсад 6,000 гаруй стандарт байдгаас бизнес үйлдвэрлэл худалдаа үйлчилгээтэй хамаарал бүхий 3,000 орчим стандарт байна. За бизнесийн салбарыг одоо сайжруулахын тулд хуулийн бодлогоос гадна оролцогч байгууллагуудын хяналт оролцоог сайжруулах хэрэгтэй талаар бизнес эрхлэгчид хуваалцлаа. За мөн гадаад худалдааны эргэлтийг сайжруулахын тулд бизнесийн салбарын стандартыг зайлшгүй авч үзэх хэрэгтэйг мэргэжилтнүүд хэлж байгаа юм а. Улсад бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал хангагдсан эсхийг тухайн бүтээгдэхүүнд холбогдох стандарт, техникийн зохицуулалтын шаардлага, тохирлын үнэлгээ, хяналтын стандартчлал, хэмжил зүүн зохион байгуулалтын тогтолцооны хөгжлөөр тодорхойлдог байна. Манай улсын бизнес эрхлэгчдийн гадаад зах зээлд гарах хүсэл эрмэлзэл жилээс жилд нэмэгдэж байгаа. Олон улсын тавцанд өрсөлдөхүйц түвшинд хүрэхэд хамгийн том саад нь стандартчлал, чанарын хяналтын дутагдал гэдгийг мэргэжилтнүүд онцолж байлаа. Хүнсний бүтээгдэхүүн ноос ноолуур, уул уурхай, түүхий эдгээд олон салбар экспортын чадхтайч стандартын зөрчил, итгэмжлэгдсэн лабораторийн хомсдол зэргээс шалтгаалж олон улсын зах зээлд гарахад бэрхшээлтэй тулгардаг байна. Гадаад толцоон дээр дандаа алдагдaltaй байт. Нөгөө бараа бүтээгдэхүүн гаргаж чаддаг. Одоо жишээ нь Япон руу байна, Европын холбоор одоо манай ноолуурын эдлүүд л гарч байгаа л тийм л байгаа. Өөр бараа бүтээгдэхүүн ямар ч гарах боломжгүй. Одоо тэрнийхээ стандарт шаардлага, дэлхийд нийцсэн стандарт шаардлага хангахгүй байгаа л асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бизнес орчинд явж байгаа одоо үйл ажиллагаа эхэлж байгаа, үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсээ олон улсын жишгт нийцсэн стандарт шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн анханасаа үйлдвэрлэж тэрийг Монгол хүн хэрэглээд хэвшиж тэгээд экспортын чиглэсэн
ийм хандлагаар явъя гэдэг. Аливаа бүх зүйлүүд маань цахим руу шилжиж цаг хугацаа хэмнэ гэдэг дээр илүү их түшгэлж байгаа. Тэр үндснээсээ бол манай IP certification гэдэг байгууллага бол цахим баталгаажуулалтын одоо системийг бол нэвтрүүлээд ажиллаж байгаа. Энэ дээр бол одоо оролцогч талуудынхаа саналыг аваад илүү сайн болох гэдэг нь бол хичээж чармааж ажиллаж байгаа. Чи одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа тэр одоо манай харилцагч байгууллагууд маань бол нэлээд ойлголттой болж байна. Хуучин бол тохирлын гэрчлэгээ гэдэг нь бол зүгээр нөө цаасан дээр эвлэгдээл одоо түн шаардлагатай материалуудыг төрийн болон бусад байгууллагууд лабораториудаас авах гээд хүлээдэг байсан бол одоо бол цахимаар бүх өсөлтүүдэд өгөөд ер нь бол шийдвэрлэхэд илүү цаг хугацаа хэмнэх боломжтой болсон байгаа. Бизнесийн салбарын стандартыг сайжруулахын тулд оролцогч байгууллагуудын цахимжилтад ч анхаарах шаардлагатай гэлээ. Стандартыг мөрдөхгүй байгаа, хууль бус барааг оруулж ирж байгаа. За доо хэмжээ одоо чанарын хувьд шаардлага хангахгүй байгаа асуудлууд бол үйлдэлүүд бол гаргасаар байна. За энэ нь одоо гадаад худалдаанд оролцож гайлын харилцаанд оролцогч бас энэ стандартуудыг мөрдөх шаардлагатай. Өнөөдөр ухамсартай одоо итгэл хүйттэй тийм нөхцөл байдлыг одоо гайлын харилцаанд оролцож гаргадаг байх ёстой. Үүнээс гадна импортын бараа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангахад стандарт чухал гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Манай улс хэрэглээнийхээ бараа бүтээгдэхүүний 80 гаруй хувийг гаднаас импортлдог. Гэвч импортын бараа бүтээгдэхүүний чанар гарал үүслийн талаарх мэдээлэл дутмаг, зарим тохиолдолд чанаргүй стандартын шаардлага хангаагүй бараа иргэдийн хэрэглээнд очдог. Тиймээс стандартаа сайжруулснаар энэ эрсдэл буурна гэдгийг гайлын ерөнхий газар хэлж байна. Гадаад худалдаагаа сайжруулахын тулд бизнесийн стандарт хяналтыг сайжруулах хэрэгтэйг мэргэжилтнүүд болон бизнес эрхлэгчид онцоллоо. Netcapital ABS компани дотоодын хөрөнгийн зах зээлд 20% хүүтэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд санал болгож захиалга эхлүүллээ. За компанийн хувьд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасаараа дамжуулан 30 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн. За хөрөнгө оруулагчид эрсдэл багтай тогтмол хүүтэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийснээр хөрөнгөө өсгөх боломжтой юм а. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь санхүүгийн болон хуулийн шалгар үзүүлэлт хангасан зээлийн багцын иргэн төлөлтийн орлогоос тэргуун ээлжин төлбөрөө гаргуулах эрхийг баталгаажуулсан байдаг байна. Тиймээс тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүнүүд дундаас хамгийн бага эрсдэлтэд тооцогддог. Нийтэд одоо нээлттэй гарч байгаа бүтээгдэхүүн дундаас хамгийн өндөр хүүтэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болж байна. Одоо энэ удаагийнх нийт 20% байгаа. Жилийн 20% өгөөжтэй 2 жилийн хугацаатай юм бүтээгдэхүүн гарч байна. Өнгөрсөн 17 жилийн турш бид байнгын доктортой өсөлтийг хадгалж ирсэн. Тэгээд хөрөнгө оруулагчдаа байнга нээлттэй мэдээллээр ханган ялангуяа хөрөнгө өгөөжийг бол цаг тухайд нь нэг ч өдөр хоцрогдолгүйгээр төлж ирсний үр дүнд бол юу гэж харж байна гэхээр ялангуяа сүүлийн 5 жилд бид Netcapital Finance Corporation нийт хөрөнгөөрөө жилд дунджаар 70% өсөлтийг хийж ирсэн байгаа. Өнгөрсөн жил гэтэл бид биржийн бас зах зээл дээрээс 72 тэрбум төгрөгийн их усүр бондыг татсан. Мөн олон улсын санхүүгийн байгууллагаас 9 сая ам долларыг мөн амжилттай татсан татан төвлөрүүлсэн байгаа. Эргээд 15.4 тэрбум төгрөгийн их усүрийн иргэн төлөлтийг амжилттайгаар төлсөн байгаа байна. Netcapital ABS тусгай зориултын компани нь жилийн 20% хүүтэй олон нийтэд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг санал болгож байна. Ерөнхий нөхцөл нь 24 сарын хугацаатай улирал тутам хүү төлөгдөх давтамжтай нэгжийн үнэ нь 100 мянган төгрөг. Нийт үнийн дүн нь 30 тэрбум байх юм а. Цэсний компани өнөөдөр хөрөнгө оруулагчдаа санал болгож байгаа бүтээгдэхүүн маань Netcapital ABS компани гаргаж байгаа хөрөнгөөр баталгаажсан үнэсээс байгаа. За энэ хүн үнцаас маань хөрөнгөний биш дээр нээлттэй бүртгэгдэж байгаа учраас өссөн хүн болгон оролцож хөрөнгө оруулах боломжтой. Найдвартай байдлын хувьд өнөөдөр хөрөнгөний биш дээр бүртгэлтэй үнцааснууд дундаас засгийн газрын үнцаасны дараа орох хамгийн найдвартай бүтээгдэхүүний нэгээр тодорч байгаа. Энэхүү хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хүүгийн хувь хэмжээ нь банкнотын 2 жилийн хугацаатай хадгаламжийн дундаж хүүтэй харьцуулахад ойролцоогоор жилийн 7.11%-аар нээлттэй зах зээл дээр бүртгэлтэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны дундаж хүний төвшнөөс 1.81%-аар өндөр байгаагаараа онцлог байна.
Үзэгч Тэнгэрлэгзийн 7 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. За өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 5 аймгийн 9 суманд гарсан 14 ойхээрийн галт төмрийн 5 төмрийг нь цурманд оруулсан бол за үлдсэн 9-ийг нь цурманд оруулахаар ажиллаж байгаа гэдгийг онцгой байдлын ерхий газраас мэдээллээ. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хаалж гантай байгаа учраас галт төмрийн тохиолдол буурахгүй байна. Гарч буй төмрийн ихэнх нь хуурайшиж чадсан газарт аянга бууснаас үүдэлтэй гэлээ. Он гарснаар 12 аймгийн 64 сум нийслэлийн 3 дөрөвт нийт 129 суудагийн ойхээрийн галт төмөр бүртгэгдсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 44%-аар өссөн үзүүлэлттэй байна. Төмөр ихтэй байгаа учраас цаг ур орчны шинжилгээний газартаа бид мэдээлэл тогтмол солилцоод ажиллаж байгаа. За өнөөдрийн байдлаар 4 экспедиц гарцсан. Цагаа гарт зориудаар нөлөөлөх бэлтгэл ажлыг хангаад ажиллаж байна. За үүнээс нэг экспедиц хуудлын удагт мөн одоо Төв аймгийн 2 экспедиц нурмлын ургалтын байдлыг дэмжих зорилгоор дархан 1 сэлэн 3 гэсэн 2 экспедиц төмөр унтраах үйл ажиллагааг дэмжин өнөөдрийн буюу 26-ны энэ процесс дээр үүлэнд нөлөөлж хурд хүнс нэмэгдүүлэхээр гарч бэлэн байдалд ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Төв аймгийн Эрдэнэ, Сэлэн аймгийн Хүдэр, Алтан булаг сумдын нутаг дэвсгэрт гарсан төмрийг цурманд оруулсан болохыг онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Харин Дорнод аймгийн Баян уул, Булган аймгийн Тишиг, Сэлэн аймгийн Ерөө, Хөвсгөл аймгийн Улаан уул, Цагаан нуур суманд гарсан төмрийг унтраахаар ажиллаж байгаа гэлээ. Нийт нутгаар халж байгаатай холбогдуулна. Төмрийн голомт дээр дунджаар 38 орчим гераци халуунтай өдөртөө Сэлэнг аймгийн энэ зүх буюу энэ Алтан булаг сумын зүх гэсэн энэ ойн төмөр маань өрсөлдсөн байдлаар нэг 7000 орчим га талбайг хамарсан. Тужийн нарсанд гарч байгаа учраас өдрийн халуунаар энэ төмрийн одоо хүлрээс оройн төмөр рүү шилжих титэмлэж ингээ хасах юм хөндөрлөд өчөж байгаа учраас за нэмэлтээр одоо хүнд механизм буюу 2 одоо бүлдээ зэрэг одоо нэмэлтээр ажилуулахаар зогоон татаж одоо хязгаарлалт хийхээр ингээд ажлуудыг төлөвлөөд ингээ ажиллагаа зохион байгуулалт ажиллаж байна. Хит халж хөрс шороо хуурайшсан үед ил задгаа гал асан орхихгүй байх, татсан тамхины иш болон гал гарах боломжтой зүйлсийг хаяхгүй байхыг онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. За 7 сар гарах гэж байгаа энэ үед газар тариалангийн салбарын тариалалт 100% болсон байх ёстой. За гэтэл өнөөдрийн байдлаар 75%-тай тариалалт үргэлжилж байгаа юм а. Энэ жил өвлөн цас баг харин зун нь бороо хургуй эхэлсэн. Үүний улмаас газар тариалангийн салбар алдагдалд орох эрсдэл нүрлээд байгаа юм а. 2025 онд хуран авах ургацын хэмжээнээс Улаанбуудаа 35,000 га дутуу. Мөн адил хүнсний ногоон тариалт муу байгаа юм. Одоогийн байдлаар нийт тариалт хийх боломжтой талбай нь 75 орчим хувьд л тариалт хийгдсэн байгаа гэдгийг албаны хүн хэлжээ. Улаанбуудааны тариалт энэ хаврын нөхцөл байдалтай холбоотойгоор ер нь тариалтууд буурсан юм байгаа. Өнгөрсөн жилдээ харьцуулахад Улаанбуудааны тариалт 35,000 гагаар буурсан, төмсний тариалт бас буурсан. Хүнсний ногооны тариалт бас буурсан. Ийм үзүүлэлттэй бас байна. Мөн энэ жилийн хувьд хур бороо багтаа эхэлсэн. Үүнээс үүдэлтэйгээр тариалангийн гарц муудах эрсдэлтэй нүр тулжээ. Иймээс салбар яам цаг ур орчны шинжилгээний газартай хамтран зарим хэсгээр үйл будаж бороо оруулах ажил явуулж байгаа гэлээ. Гэсэн ч зарим тохиолдолд бууцсан үүлнээс бороо орохгүй байгаа гэв. Хит хуурай байх юм бол энэ хөрсний үйлс шимжлээд одоо хэр ураа салхит гардаг, салхины илэгдэл эвдрэлд ордог. Энэ нөхцөлд бүүснэ. За уурмслын өөрчлөлтөөр хурд хүнсний хуваарлт бол бас өөр гинт халж агаад гинт хүчтэй аадар бороо орох энэ тохиолдлуудад бол бас одоо үер усны нөлөөгөөр хөрс эвдрэлд орох энэ асуудлууд байдаг. Ойрын өдрүүдэд тохиож буй хит халалт хөрсөнд үзүүлэх сөрөг нөлөө их байдаг байна. Хит халалтанд шимт хижээлээ алдаж дахин нөхөн сэргээгдэх чадварыг дороотуулсаар байгаа юм. Одоогоор манай улс газар тариалангийн бүс нутгийн 60% нь хэдийн илэгдэлд ороод байгаа. Тиймээс цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол цаашлаад илүү хурдцтайгаар илэгдлийн хэмжээ нэмэгдэх аюул нөөрлөд байна. Манай улсад жил бүр 30 орчим хүн өөдөлс болгон чүмэг шилжүүлэн суулгах шаардлагатай гэж онцлогддог байна. За гэвч өртөг өндөр донор олдохгүй гэх зэрэг асуудал их байдаг юм а. Олон улсын эрдэмтэн судлаачид болоод салбарын мэргэжилтнүүд өнөөдөр энэ асуудлыг хэлэлцлээ.
Монгол улсад цусны үүдэлээс чүмэг шилжүүлэлт суулгах шаардлагатай иргэдийн тоо жил ирэх тусам хурдцтай нэмэгдэж байна. Тодорхойлбол өнөөдрийн байдлаар 20-30 хүн уг оншоор эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж хүлээлгдэж байна. Гисэг хэдиж Монгол улсын хувьд жилд дунджаар 6 хүнд л энэ төрлийн хагалгааг хийлгэх боломжтой байдаг байна. Шалтгаан нь хангамж муу буюу нэг л ортой тул нэг иргэн эмчилэгдээд гартал шинэ өвчтөн авах боломжгүй байна. Цусны үүдэлээс чүмэг шилжүүлэлт суулгах эмчилгээг манай улс анх 2012 онд нэвтрүүлж үүнээс хойш 37 хүнд нийт энэ төрлийн эмчилгээг хийжээ. Эмчингөө өөрөө ингээ бүх цартаа төлөөд одоо ингээ байнгын 3-6 сарын сургалтанд явах гэдэг бол бас амаргүй байдаг. Тэгээд яг бид нар тэрийг нь ойлгохоор тухайн хамтын ажиллагааны гэрээтэй байдаг эмнэлгүүдтэй одоо учирчилгаанаа тайлбарлан хөвчлэн л одоо нэг юм ивент тэтгэлтээр тиймэрхүү маягаар бол суралцдаг. Гэтэл манай багийн эмчнэр бол жил болгоно л суралцах хичээдэг. Бүх орны одоо өндөр мэрэгжлийн хүмүүстэй одоо нэгэн зэрэг нэгэн газар одоо нэгэн цаг хугацаанд гэдэг юм уу тэгээд ингээд хоорондынхоо туршлагыг хуваалцаад те цаашдаа юун дээр анхаарах ямар бэлтгэл шаардлагатай те ямар хүндрэл гарч болох уу гэх талаар ингээд маш нөгөө олон талын мэдээллүүд те өгж байгаа нь бас маш өгөөжтэй санагдчихэв. Дэлхийд дахинд үүдэлээс ашиглан чүмэг шилжүүлэн суулгах эмчилгээ эрчтэйгээр хөгжиж байгаа. Цусны үүдэлээс чүмэг өөрөөс өөр шилжүүлэн суулгах эмчилгээг монголчууд эзэмшсэн байна. Харин Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа уг хурлаар донороос суулгах чадамжийг нэмж өргөжүүлэхээр хилэлцэж байна. Дашрамд уртахад цусны үүдэлээс чүмэг шилжүүлэн суулгах мэс заслыг дэлхийн 97 орн эмчилгээ үйлчилгээндээ нутагшуулсан байна. Үүний нэг нь Монгол улс олж байна. Өнөөдөр хар тамхи мансууруулах бодистой тэмцэх дэлхийн өдөр. За манай улсад сүүлийн 5 жилийн хугацаанд хар тамхитай холбоотой гэмт хэрэг 2 дахин нэмэгдсэн байгаа юм а. Хар тамхины хэрэглээ улам бүр залуужиж хэрэглэж байгаа хүмүүсийн 92% нь 35-аас доош насны хүмүүс байгаа юм. За гэтэл манай улсад энэ донтолтыг эмчлэх зориулалт бүхий төв байхгүй. За жилээс жилд хэрэглэгчдийн нас залуужиж байгаа энэ үед анхааруулад өнгөрөх бус сэтгэл зүйд нь нөлөөлөх эмчилгээний газар шаардлагатай байгааг мэргэжилтэн хэлж байгаа юм а. Гэмттэй холбоотой гэмт хэргийн тоо ихсээд байна. Хилээр оруулж ирж байгаа тэр оролцоогууд зааж борлуулах энэ одоо холбогдож байгаа хүмүүсийн залуучуудын тэр эзлэг хувь нь өндөр байна. Улам насны залуучуудын гэдэг маань цаагаараа бол асуудал нэмэгдээд байна шүү гэдэг маш том дохио. Ерөөсөө эргэлзэх зүйл байхгүй гэсэн. Мөн яг зөвхөн мансууруулах бодисоор дагнаад яг эмчилдэг тийм тасаг нэгж одоо хүртэл байхгүй байгаас. Тэцэр үеийн төв дээр бол архины асуудалтай хүмүүстэйгээ мөрөөдөл тоглоомын асуудалтай хүмүүстэй ингээд хамтдан ингээд эмчлээд явж байгаа. Сүүлийн 5 жилийн хугацаанд манай улсад 1533 хүн мансууруулах бодис сэтгцэд нөлөөлөх эм бэлтгэл хэрэглэх, хадгалах, хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдсон байгаа юм а. За эдгээр тохиолдлын 92.8% нь 15-аас 35 насныхаа гэсэн ийм харамсалтай тоо мэдээ байна. Сүүлийн 4 жилийн хугацаанд 13 хүүхэд мансууруулах бодисын донтолтоос болж амиа хорлсон болохыг албаныхан хэлж байна. Мөн 40 гаруй хүүхэд гар хөлөө тариулжээ. Өсвөр насныхны сэтгэл зүйн тогтворгүй байдал, гэр бүлийн хараа хяналтгүй байдал, амьдралын хэв маяг өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор хэн нэгнийг даган дуурайж өртөх эрсдэл их байгааг цагдаагийн байгууллага эмч мэргэжилтнүүд анхааруулж байна. Тэр нь яг өсвөр насны хүүхдээ мэдээж нөгөө цаг алдалгүй, хугацаа алдалгүй таньж мэдэх нь бол чухал. Тэгээ яаж таних вэ гэхээр хамгийн түрүүнд бол гар хуруу, одоо гарын шуун дээр нь бол зүү тариурын сорив байгаа хэсгийг шалгах, нүд нь улааж өрссөн байна уу, хит их хоолны дуршлан нэмэгдэх, эсвэл баг болох, нойрны итрхийх унтах, эсвэл унтахгүй байх ч үгүй юм уу. Ийм хэмнэлэн алдагдахаас гадна нөгөө нээлттэй чөлөөтэй гэр бүлийнхэнтэйгээ ярилцдаг байсан хүүхч бүргэд дугуй дотгошоо олох, гэр орносоо дайжих, зүхтаах ийм байдалтай болж ирэх. Нөгөө талаасаа нөгөө дугуй номоо байсан хүмүүс хэтэрхий яриа хөөрөө болж ирэх ч үгүй юм. Иймэрхүү сэтгэл зүйнтэй бол байдлыг бол ажиглаж болно. Сүүлийн 10 жилийн хугацаанд мансууруулах бодис хэрэгэлсний улмаас амнасаа алдсан хүний тоо 50-д хүрээд байна. Үүний 26 нь мансууруулах бодис, 11 нь эмчилгээний эм бэлтгэл, 13 хүн ахуйн хэрэглээнд ашигладаг зүйлийг хэрэглэж байх үедээ нас барсан байна. Мансууруулах хэм сэтгцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт 2025 оны 1-р улирлын байдлаар нийт 66 гэмт хэрэг бүртгэгдсэн. Өмнөх онд муу үетэй харьцуулах юм бол таар орны
4%-аар бурс үзүүлэлттэй байна. За зөрчлийн тухайд гэх юм бол өмнөх оны 1-р улиралтай харьцуулах юм бол 77 зөрчил бүртгэгдэж өмнөх оны мөн үетэй харьцуулах юм бол 10.8%-аар бурс үзүүлэлттэй байна. Мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг зөрчилд ялангуяа өсвөр насны хүүхэд залуучууд холбогдсон шалгагдаад байна. Одоо бусдыг даган дүүрэх сэтлээсээ ч юм уу их сурвалжин тодорхойгүй буруу ташаа мэдээлэл авснасаа болоод за эцэгийнхээ хараа хяналт тутамгаас болоод найз нөхд танилын үрэллээс шалтгаалаад энэ зүйлийг хэрэглэх ийм шалтгаан нөхцлүүд үүсэж байна. Тэгэхээр эцэг эхчүүдтэй хандаад хүүхдтэй тав хараа хяналтаа сайжруулаач. Цагдаагийн байгууллагаас мансууруулах бодис сэтгцэд нөлөөлөх эм бэлтгэл хэрэгэлсэн иргэд сайн дураараа ирж хэрэгээ хүлээсэн нөхцөлд эрүүгийн хариуцлага тооцдоггүй болохыг сануулж байлаа. Мөн дам хамааралд өртсөн болон хүнд нөхцөлд орсон иргэд 116 дугаартаа залган мэдээлэл зөвлөгөө авч болохыг цагдаагийн байгууллагаас хэллээ. Тэнгэрлээс 7 орон мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлэлээ хамтаж анхаарлаа хандуулсан үзэгч танд баярлалаа. Өргөжлөлтөн гадаад үдээ.